Японы аялал жуулчлалын байгууллагынд хэвлэлийн хур зохион байгуулж, Японы иргэд Монгол оронд очисноор ямар хугацаанд аялал зохион байгуулах, түүхийн турсгалд ямар газраар аялал хийж болох талаар хөтөлбөрийг танилцуулсан. Энэ нь Монгол орны талаар Япон төдийгүй үзэсгэлэн үзэж сонирхож байгаа олон орны жуулчид аялын компаниудын сонирхлыг татаж чадсан юм. Манай Мяд компанийн хувьд Монгол улсын аялал жуулчлалын холбоотой хамтарч оролцож байгаа. Тэгэхээр бид энэ удаагийн үзэсгэлэнгийн явцад өөрийнхөө Монгол улсыг танилцуулахыг хажуугаар бас хоёр ажиллагаа зохион байгуулсан. Үүнд бол Японы аялал жуулчлалын холбоотой хамтран Монгол улсын аялал жуулчлалыг танилцуулах семинар гэдгийг дөнгөж сая бид нэр зохион байгууллаа. Энэ бол Японы аялал жуулчлалын компани төлөөлөгчид мөн аялал жуулчлалын холбогдох байгууллагуудын төлөөлөгчдийг бол энэ үзмэрийн үеэр одоо цуглуулад Монголын аялал жуулчлалын талаар одоо цаашдаа манай улсын хувьд бол өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бол маш чухал байгаа учраас Монгол улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн талаар мөн нийт одоо Монголын аялал жуулчлалын салбарын байдлын танилцуулга, мөн зуны аялал жуулчлалын танилцуулгын талаар мэдээлэл олгох семинар зохион байгууллаа. Нийтдээ манай энэ семинарт бол сая одоо зохион байгуулахад танхим одоо дүүрэн оролцогчид байсан. Тэгэхээр энэ утгаараа бол бас бидний энэ ажиллагаа амжилттай болсон болов уу гэж найдаж байна. Монголын аялал жуулчлалын холбооноос 2007 оноос хойш Жата олон улсын үзэсгэлэн тасралтгүй оролцож, Монгол орны аялал жуулчлалын салбарын талаарх сурт ажиллагааг хийж ирсэн юм. Уламжлалт болсон Mongolian Night 2000 гаруй Монголын үдэш хүлээн авалтыг зохион байгуулсан Жата олон улсын үзэсгэлэнд Монголоос оролцож байгаа аялал жуулчлалын компаниудтай Японы компаниудын түншлэлийг сайжруулах үүднээс зохион байгуулдаг уламжлал бий болсон. Энэхүү арга хэмжээнд байгаль орчнын аялал жуулчлалын сайд гансүх өөрийн биеэр оролцож Монгол улс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар ямар бодлого барьж ажиллаж байгаа талаар мэдээлэл хийсэн. Япон оронд Монгол гэдэг нэрийг сурталчилж байгаа гол зүйл нь Японы мэрэгжлийн сумаа бүхийн их аваргууд, мөн дээд зэндаанд тогтмол амжилт үзүүлэн барилдаж байгаа бөхчүүд юм. Mongolian Night 2000 гаруй Монголын үдэш хүлээн авалтанд сумогийн бөхчүүд оролцлоо. Өнөөдөр аялал жуулчлалын сайдын хэлсэн үгнээс сонсоход 20 сая жуулчдыг одоо эрхчил аялуулна гэж ярьж байгаа энэ үед 14,000 гэдэг тоог бид нар ядаж 28,000 болгох нь их чухал хэрэгтэй юм а гэдгийг толгойд орж ирж байлаа. Аялал жуулчлалын холбоотойгоо хамтарч нэлээд их санаачлалтай оролцож байгаа. Мөн одоо эрхчилд Японы жуулчдыг илүү тавлаг, илүү одоо татсан ийм үйлчилгээ, ийм одоо нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллана гэсэн ийм эрүүлзэлтэй байгаа. Энэ бүгдийг энд хорон зугуулсан та бүхэн цааш нь түүчээ болж улам их мэдээлж биднэртэй хамтран ажиллана гэдэгт талархаж байна. Ингээд та бүхэн талархснаа илэрхийлье. За Mongolian Night дээр бол бид нэр Монголын хөгжчдээр ямар хэмжээгээр Монголынхоо соёл урлагийн тоглолтыг үзүүлдэг. Монголд хийж байгаа ажлууд, аялал жуулчлалын чиглэлээр хийж байгаа ажлууд тэрийг танилцуулдаг. Одоо визг болгосон тухай Монголд одоо шинээр орсон зочдлууд, шинээр ашиглалтанд орсон цанын бааз, одоо жуулчны шинэ баазууд ямар үйлчлэгээ Монгол шинээр нэвтрийн гольфийн хэдэн талбай байгын бид одоо ямар үйлчлэгээ санал болгоод байгаа гэдгийг нэгдүгээрт ярилцдаг. Хоёрдугаарт зангааг уулзалт маягаар одоо хоёр талаас ирсэн одоо тур операторууд аялал жуулчлалын байгууллагын маань хооронд одоо ажил хэргийн зангааг уулзалт гэж өдөр ярьсан албан айлцтай орой бол одоо гүнзгийрүүлдэг. Ерөнхийдөө энэ сэтгэлийн холбоо тогтоодог ийм арга хэмжээ. Энэ арга хэмжээнд байна энэ жил одоо бас манай салбарын сайд хүрэлцэн очсон үед арга хэмжээний бас ач бүгдлийг өргөсөн. Энэ арга хэмжээг бид одоо цаашдад улам өргөжүүлж оролцох хүрээ хийх ажлаа чигтээ өргөжүүлэе гэж төлөвлөж байгаа. Энэ бол бас Монголыг Япончууд өөр өнцгөөс харах боломж олгодог. Жата 2000 гаруй олон улсын үзэсгэлэнд манай улс энэ жил салбарын сайдын хамтаар оролцож аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд дэлхийд аялал жуулчлалын салбараар эдийн засгийнхаа тодорхой хувийг бүрдүүлж байгаа улс орнуудын үзэсгэлэнд үзэж сонирхсон. Мөн Японы жуулчдыг Монгол руу татах, Монголын жуулчдыг Япон руу жуулчлуулах талаар Жатагийн тэргүүн Канай Акетатай байгаль орчин аялал жуулчлалын сайд ганцхан уулзалт хийж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Одоо нэг ийм аялал жуулчлалын нэг маршрутыг Монголд одоо зөвхөн Япон жуулчид зориулж ингээд зохион байгуулах.
онгоцоор одоо очихоос нь ахуулаад одоо ямар компани онгоцоор аль болохоор бага зардлаар чартер маягаар ч юм уу тэгээ очоо буухт нь одоо буудлуудын яг одоо нэг онгоцны хэмжээний жуулчдыг одоо ямар буудал буулгах юм, ямар хоол байх юм, ямар тээвэр байх юм. За тэгээ ингээ хөдөө явж ингэх чинь дунд нь одоо Япон жуулчлалын зориулсан одоо бид нэр жорлонгоос ахуулаад, замын хоолноос ахуулаад их олон юмыг зохион байгуулах хэрэгтэй. Тэгээ энэ бүгдийг тийм эвлэлшээ хийхээр нэг ийм иж бүрэн төсөл хийх хэрэгтэй байгаамаа. Тэгээ бид энийг JICA санал болгоод манай талаас бол баг зэргийн зардал гаргаад JICA-гаас тодорхой хөрөнгө оруулалт оруулаа хийх чиглэлээр тооцоолж байна. Японы талаас энийг тодорхой нэг компани одоо хариуцаад эсвэл тэрийн та нар санал болгодог юм уу? Эсвэл одоо Японы компаниудын дунд жижигхэн тендер маягийн зарлах хэрэгтэй юм уу тийм ээ? Монголын талаас манай одоо тодорхой бас аюул жуулчлалын холбоо нэг компани санал болгодог юм уу? Эсвэл бас одоо хэд хэдэн компаниг одоо энд оролцуулахаар тендер маягаар санал болгоод хийдэг юм уу гэж ингэж нэг хиймээр санагдаж байгаамаа. Тэгээ энэ дээр хамтарч ажиллахыг санал болгож байна. Японы аюул жуулчлалын холбоо болон Монголын аюул жуулчлалын холбоо цаашид улам өргөн хүрээнд хамтран ажиллаж олон зүйлийн эхлэлийг тавих хүсэлтэй байна. Өнөөдөр Монголын байгаль орчин аюул жуулчлалын сайд Ганс их болон Монголын аюул жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Эрдэнэтийг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байна. Таны хэлсэнчлэн Монгол руу явах жуулчдыг тодорхой нэг компани хариуцаж ажил гэдэг үгийг хэлж чадахгүй. JATA-гийн зүгээс аюул жуулчлалын компаниудад санал тавина, саналыг хүлээн авч гараа өргөсөн компани л ажиллах болно. Монгол болон Японы жуулчдад ямар хугацаанд аялал хийх боломжтой талаар тодорхой хөтөлбөр гарган ажиллах нь юу юунаас чухал илүү үр дүнтэй алхам болно. JATA-гийн тэргүүнтэй хийсэн уулзалтаар Монгол орны онгон байгаль, нүүдэлчин соёл иргэншил, байгалийн сайхан, малчин айл өрхийн ахуй амьдралын талаар Япон иргэдийг 6-аас 9-р сард аялуулах. Япон улсад Монгол жуулчдыг 11-ээс 1-р сарын хооронд аялуулах нь хамгийн тохиромжтой цаг хугацаа болохыг ярилцж тохирлогдсон. Хоёр орны жуулчдыг татахын тулд JATA-гийн талаас Монголын аялал жуулчлалын холбоо тусгай хөтөлбөр гаргах, аль нэг компани дагнж хийх боловцооны талаар ярилцсан юм. Энэ онд Монголд Японы 14 мянган жуулчин зочилсан бол эх онд уг тоог 28 мянга болгохын төлөө ажиллахыг салбарын сайд JATA-гийн тэргүнд уулзалтын төгсгөлд хэлснээр Монголын аялал жуулчлалын салбарынхан энэ удаагийн үзэсгэлэнд нэлээд өндөр ач холбогдлоор оролцсныг харуулж байлаа. За Монголын аюул жуулчлалын холбоо бол 2007 оноос хойш JATA-гийн энэ үзэсгэлэнд тасралтгүй жил болгон оролцож байгаамаа. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцохдоо монголчуудын одоо гол брэнд гэж үзэж байгаа Монгол гэрээг яг үзэсгэлэнгийн ийм зориулттай жижиг хэлбэртэйгээр одоо авчирч энэ тавьсан байгаа нь Японочдын бас нэлээдгүй сонирхлыг татсан ийм одоо зүйл болж байгаа.